За сайн уу манайхаа ингээд өмнөх хаягтай минь хамт алга болсон Бангладеш улсын бичилгээн оруулж байна. Тэгээд яг намайг энэ Бангладешт очих үеэр бол төр засаг нь байхгүй болцсон. Төрийн эргэлт гараад айгүй том бослог жагсаал цуглаанаас болоод төрийн эргэлт гараад ерөнхий сайд нь их орон морноосоо зүхтцсан нэг ийм нөхцөл байдалтай үед очисон. Тэгээд энэ бичлэгээ бол хүргэж байна. Тэгээд миний бие бол одоо ээлж даялдаа гарах гад тун удахгүй гарах гэж байна. Ингээд бэлтгэл ажлуудаа Монголдо базаасаар байна. За тэгээ үүний өмнө бас та бүхэнд нэгэн мэдээ дуулгая. За Shopee Hub имэмэн бол одоо намрын ургацын хямдрал зараад ингээд бүх бараа 20% хямдарсан байна. За мөн дээр нь хичээл сургууль эхэлж байгаатай холбоотойгоор одоо Back to School гэдэг аяныг одоо өрнүүлж байна. Та яг Shopee Hub имэн рүү ороод одоо намрын хичээлийн хүүхдийн хэрэгсэл хувцас бүх зүйлийг бол бас худалдан авах боломжтой. Тэгээ энэ аян маань бол бас 8 сарын 10 хүртэл ингэж үргэлжилж байгаа юм шүү. Тэгээ яагаад тэгэхээр одоо та Shopee Hub имэнээр захиалахар чи хятадын үйлдвэрээс нь ингэж шууд наашаага ирнэ 14 хоног шаарддаг. Тэгээ тийм учраас 8 сарын 10-наас хойш бол ингэж захиалга хийх юм бол 9 сарын 1-ээс өмнөөс амжихгүй байх нэг ийм эрсдэл байгаа шүү. За ингэж бичлэг рүүгээ орцгоё. Scrapped most of the government job. Troops on the streets. A strict curfew verified by the BBC. A young man. Chief in Bangladesh, Sheikh Hasina, had resigned. Эдгээр сая ингээд ерөнхий сайдаа хөөгөө явуулсан. Тэгээд одоо болохоор иргэдийн дарангуудыг зогсоо. Ингээд цэрэг цагдаагийнхан явж байна. За ингээд 30 минутын дараа Бангладеш улсад газардагч байна. Тэгээ энэ улсад нөгөө ямар нөхцөл байдал үүссэн бэ гэхлээр төрийн эргэлт гараад тэгээ ерөнхий сайд нь эх орноосоо цухтаагаад одоо нөгөө цэргийнхэн төрийн эрхийг авцсан байгаа. Тэгээ цэргийн дэглэмтэй болсон байгаа гэсэн. Тэгэхээр би одоо буугаад шууд нөгөө бичлэг энэ хийж чадахгүй юу? Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Тэгээ нөгөө иммиграшнээр нэвтэрч ороод бас тэр хэмжээнээс нь асууж агаад албаны хүмүүсээс нь тэгээ бичлэг хийж болно гэвэл бол шууд буудлаас бичлэгээ явуулъя гэж бодчих. Тэгээд энэ Бангладеш техникийн өдрөө хөтөж болж чадсангүй бас өөрөө буудлал руугаа явж таарах нь. Тэгээ маргаашнаас бол хөтөчтэй болчих юм билээ. Яг барьцис шиг юм бол хөтөч нь тосч чадахгүй тэгээд тэгээ маргааш нь явъя гэдэг. Тэгээ яг ер нь бол их болгоомжтой явна. Миний нөгөө өмнө нь очиж исэн Зимбабwe улсад бол сая бас нэг Чехийн болоогоор явж байгаад баримтлагдсан байл шүү дээ. Ял сонсцсон гэж хэлээ. Тэгэхээр бас нөгөө цэргийн дэглэмээр тогтцсон учраас нэлээд бас хашир явахгүй болохгүй байхаа гэж чинь. Гавлаа лаваа явуулчихсан одоо балж штэ тий. Тэгээд Бангладеш руу нисхийн өмнө одоо интернетээс мэдээлэл хайхад бол жишээ нь Америкийн гадаад иргэн яам бол ерөөсөө ишигээ ингээд зорчиж болохгүй гэдэг шууд ийм анхааруулга гарсан байгаа. За мөн Smart Traveler дээр болохоор одоо тэ халдлага болно, хүчирхийлэл, галдан шатаалт ингээд ерөөсөө явж болохгүй гэдэг хамгийн сүүлийн шийдлэгдсэн гэж байгаа. Latest update гэдэг. За тэгээд иймэрхүү нөхцөл байдалтай байгаа юм байна. Ямар ч байсан буугаад ирлээ. Тэгээд хамгийн анхны уулзсан Бангладеш хүн маань такси бацнаас. За энэ албан ёсны такси юм байна. Масууд гэдэг ийм нөхөр албан ёсны компани юм байна л да. Тэгээд ямар ч байсан таксигаа бариад буудалтай очихыг. За албан ёсны такси гэдээсэн тэгээд яг албан ёсны биш л такси байна л да. Тэгээд суулцглаа. За тэгээд бууд руугаа явъя да. Гайгүй л гоо дээ. Hello sir. What's your name? My name is Mohammad Monir Hussain. Monir Hussain. Yeah. Address is за хаяга харуулнаа. Давхар Google Map дээр хянаад явахгүй бол Route number, house number та дээр өөр зүг мөг рүү яваад л одоо шууд зогсоохгүй болохгүй л дээ. This one. Gulshan Road 41. Jatra flagship Dhaka Lakeview. Net location track. Yeah. I can. За локейшн өгчгөөл гэж байна. За ингээд энэ локейшн цугаараа явчих юм байна да. Бүрсгэр ийм хот байна. Тэгээд маш их ийм шахуу. Бараг энэтхгээс амар ийм шахуу юм байна. Ингээд шороотой иймэрхүү байдалтай эхний өдрөө ямар ч гэсэн нэг буудлал руу очиод маргааш бол
Хөтөч маань одоо ярьсандаа ирэх бол тэгээд маргааш бол хөтөчтэй юм байгаамаа. Буудал маань үнэхээр таалагдлаа. Энд чинь ингээд ийм одоо ажлын өрөөтэй гоё лэптоп энэ төр тавиад ажиллах нь байна. Тэгээ нойлтой, их гоё үнэртэй, цэвэрхэн. За тэгээд ийм сайхан ортой. За энэ бол нэлээд мэрзгэр эвгүй хот. Ямар ч үс ийм хонох газар маань тухтай. Хоногийн $40 гэхэд бол болж гинөө 130 мянгаар ийм буудалд хонно гэдэг бол таалагдж байна. За ингээ ямар ч зүйл өнөөдөр амраад маргаашнаас одоо хөтөч мэн ирдэг байгаа. Тэгээ гадар гарна да. Around there, let's go. Нэг хоёр. За тэгээд ярьж тохирсон хөтөч маань ирсэнгүй бүр таг алга болчлоо. Тэгээд одоо ганцаараа гараад явхаас тэгэхгүй бол одоо хөтөч байхгүй гэдээ ямар буудалтай хэвтээ дэлтэй нүш. Тэгээд Төммол, Ричмонд консалтинг энэ Бангладеш улсад хамт байгаа. Тэгээд энэ хоёртойгоо хамтаагаа учраас гайгүй хаа гэж бодож байна. Тэгээд сая буудлынхаа үүднээс ийм түгтэй яриад Чок базар гэдэг энэ маш том зах байд юм байна л да. Тэгээд тэр зах руу очих гэж байна. Тэгээд сая би буудалтайгаа бол ярьцсан. За надад ингээ хөтөч хэрэгтэй байна гэд одоо миний дохирсон хөтөч ирсэнгүүгээд тэгэхээр өнөөдөр бол шууд ингэж одоо бид олж өгөх боломжгүй. Тэгээ маргааш бол танд бол одоо хөтөчий чинь бэлэн байлгая гэд манай буудал хэлсэн. Тэгэхээр маргааш бол одоо яг жигнэсээ хөтөчтэй болох юм байна. Тэгээ өнөөдөр бол одоо ямар буудалтай ганцаар явтаа дэлтэй нүшгээд ерөнхийдөө нэтээс харж агаад Чок базар гэд нэлээд олон хүн бүжгэлсэн ийм газар байдаг юм байна. Тэгээ тэр газар руу ийм түг хөслөөд явж байна. За ч одоо ямар гээчи газар руу хүрээд ирваа. Битүү задгаа хог могтой. Түү. Шигтэй зүү газар ирчихв яач вэ? Google Map-аас харахад бол олон нийтийн захал хийсэн байсан л да. Амар газар байна. За ирсэн юм шиг байна. Чок базар. Чок базар. Oh, hello. How are you? How are you? So is it Chok Bazaar? I'm Chok Bazaar, Bangladesh. You speak English, my bro? How safe is this bazaar and I walk foreigner? How safe? Danger? You don't know English? За. Англиар ярихгүй байна. Юу н англиар ярьдаг хүмүүс байт юм бол энэ талаар нь гарч явах юм шиг баг. За шууд бууж ирэхэд бол ийм байж тээ, тэ. Яг мэдээ царай төрөх бол эмтгчүүдтэйгээ адилхан царайтай юм байна. Гэхдээ бол ийм исламын хувцастай хүмүүс их таарч байна. Одоо энэ зүрж байгаа хүн, энэ тэрэг төрж байгаа хүн. За энэ эмгтээчүүдээс ихтэй бол исламын шишин болохоор хувцалт нь бол шал өөр байгаа байна. За ээж. Одоо хайшаа hello. Ишигээ явд юм болов? Speak English, brother. За ер нь англиар бол ярихгүй байна. Thank you so much. Юу вэ? Ой, бороо орчих шиг байх. Raining. You can't speak English. English? No. No. Thank you so much. Сая их тэнгэр дуурж байгаа юм биш үү? Юм зам дэлбэрж байгаа юм бах гэж бодсон чи. Yeah, sorry. Nice. Yes. You speak English, brother? No English. За эцэг англиар ярьдаг хүн байвал цуг алхачих гээд гуучих гээд байна л да. Салам алейкум. You speak English? English? No English. За англиар ярихгүй байна. Энэ улсад ихтэй хөл хөдөлгөөн бүжигнан амар биш үү? Ер нь Salam alaikum. You speak English, brother? Salam alaikum. You speak English? Bangladesh. No English. No English. No English. Yeah, thank you so much. За, Бангла хүмүүс англиар ярихгүй л гэж юм да. Salam alaikum. Walaikum assalam. Yo, can you speak English? Some. How safe is this Chok Bazaar? How safe for foreigners? I'm walking alone. How safe?
This stock bazaar is all things cheap, Yeah, how safe? Danger? no danger. No danger. Thank you so much. За, аюулгүй л гэж чинь. За, ямар ч байсан нэг 3 хүнээс асууж агаад. За, тэгээ энэ ер нь явж байхад хүмүүсийнх нь хандлага мэдэгдэв юм уу? Би ер нь аль ч улсад очисон. Hey, salam alaikum. Walaikum Yeah, you speak English? Balo. Yeah. Can you speak English? English bujina. Yeah, English no. Can you speak English, brothers? I have a question. Can you speak English? За, англиар ярьдаг нэг хүнээ дуудах гэдэг шиг байх ээ. Яа. За, гутлаа тайлаад ороод ирэл гэж байгаа шиг байна. Гутлаа тайлж явд юм байна. Sit down. За, ийшээ суул гин. Гайгүй биш үү? Энэ юу н орж ирстэй зэгтээд. You guys, who can speak English, please? English. How safe is this bazaar for foreigners? Walk alone? You don't know. За, хэр аюулгүй гэдгийг нь сайн мэдэхгүй байна гэж байна. Thank you so much. Thank you so much. Хэр аюулгүй гэдгийг бол саяных бол хэлж мэдэхгүй гэж чинь. Тэгээд готлоо өмсөд. За, ямар ч сан тэгээд ийшээ ингээд алхачил байдаа одоо тэгээд ямар ганцаараа буудалтаа хөвтөд илтэй нэш. Яаж ч амар бороо орох гээд ах шиг байна. Тэгээд энэ Бангладеш ч амар үер болоод байна гэж бас юу яасан шүү дээ. Мэдээ явж исэн. Алейкум. Хүмүүс нь бол мэдлэхээр гоё инээд юм байна. Салам алейкум. За тэр хүмүүс нь бол гоё. Салам алейкум. Тэг хүмүүс нь бол гоё мэдлэг юм байна шүү. Хай. Тим нөгөө юу биш байна. Ингээд яг мэдгчдэг байхгүй. Ер нь аль ч улсад очиод хамгийн түрүүнд олон нийтийн захаар нь ороход энэ улсын иргэдийн ерөнхий нэг юм зан арийн шингийн баримжаалч болж байгаа. Тэгэл үүнээс цаашаага яаж энэ улсад одоо бичлэг хийж явах уу? Яаж явбал зүгээр үү гэдэг энийг бол хүн мэдээд авчдаг юм аа. Салам алейкум. Walaikum salam. Ингээд гоё мэдлж шít. Ингээд ерөнхий хүмүүсийн хандлага бол бас надад жоохон зөөлхөн юм шиг санагдаж эхэллээ. Салам алейкум. За гол нь Balosun. Bangladesh. You are from Bangladesh. Bangladesh. Oh. За ерөнхийдөө бол гадарчлаа энэ захаар бол англиар ярих хүн бас ховор юм байна. Ховор гэж юу н байхгүй юм байна. Look at. Энэ нэг төмрийн дархан юм шиг байна л да. Look at. You did it. Yes. Төмрийн дархан юм байна. Энүүгээр ингээд энийг өрөмдөөд ингээд CNC milling. энд юм гоё бас юм хийсэн байж тээ тэ. Wow, you are good, strong man. Thank you so much. Хода хавэс. За, хода хавэс гэдэг нь бол энэ Бангла хэлээр бол баяртай гэсэн үг юм лээ. Салам алейкум. Энэ юу вэ шүү? За би ерөөсөө мэдэрчлээ. Айгу nice хүмүүс байна. Асуудалгүй юм байна. Айгу гоё тийм юу юм бэ? Ер нь ийм байт юм байна хараа. Гадны иргэд нэг зүгэлдэггүй, жуулчингуу газрууд тэр туслаа муслимын шашинтнууд бол айгу гоё ааштай байдаг. Одоо миний анзаарсан ингээд Афганистан, Пакистан энэ байштай яг тиймэрхүү аюулгүй хүмүүс юм байна шүү. Ер нь ингээд жоохон яваа шууд мэдэгдэж байна. Hey, салам алейкум тэр харалтаа. Салам алейкум. Yeah. Is it your shop? You speak English? Speak English? No English? No. Okay. Хода хавэс. Хода хавэс. За, эдгээр гайгүй байна. Ер нь эцэг гайгүй байна. Hey, салам алейкум. Давгүй байна. Яг хөө тэгтээ мэдээж бол аюул бол байж л таараа. Тэгээд би бас тийм бас адсгүй хүн биш л дээ. Заавал тэр аюултай нь очиж идэг. Энэ гудамжны гоё хоол байж шүү дээ. Энэ мөөг юм шиг байна. За ингээд энэ мах юу энэ төр байх шиг байна. За энэ нөхөр тэрнээс хойш цагаад ингээд яваад байгаа юм. Тэгээд яагаад байгаа яваад байгаа юм бол гэж бас бодоод байна. За тэгээд ийшээ ийм олон нийтийн газар дунд явж байгаа болохоор мэдээж болоо асуудалгүй гэж бодож байна. Би нэг төмрийн зах дээр нэрчсэн юм болов
Чак базар. Салам алейкум. Салам алейкум. Дандаа ийм юу байгаад ах юм? Ерөөсөө ийм төмрийн дархнууд гэх юм уу те? Салам алейкум. Тачиг сайхан мэд тустай юм байна. Төмрийн зах руу өсө тэр хэсэг рүү н ороод ирөө. Салам алейкум. Salam. What is that? Food. Zaim. Hot kabal. বাংলাদেশের ঐতিহ্য Food name of this kabal. পুরান ঢাকার ঐতিহ্য খাবার ভেলপুরি How much is it? হ্যাঁ ইউ হ্যাভি How much? ইউ লাইক Yeah. How much? How much? হাউ মাচ 10 рупи 10 10 рупи. Чи бараг 300 төгрөгийн үнэтэй юм ба штэ. Зовлтгүй юм байна. Гол миний зүгээр анхаарч авах юм бол нөгөө төр засгийн төрийн хэрэгэлт болцоо. Тэгээд нөгөө цэргийнх нь одоо төр засгийн газар байгуулсан гэдэг байгаа. Тийм болохоор тэр талдаа жоохон анхаарч явахгүй бол болохгүй. Одоо Зимбабвед нэг хөрхи Чехийн блогер тэгээд шоронд ял авчлаа штэ. Яг миний утсан газруудаар яваад. Энэ ус юм захаар явж байгаад тэгээд нэг юм гудамж гарахаар нь тэр гудамж руу алхаад орвол салам алейкум алхаад орвол энд нэг айлууд байгаа юм байна. Тэгээд айлууд ерөнхийдөө гэрийнхээ доор ийм юу яадаг байх нь л те. Ийм янз бүрийн төмөр мөмрийн дархан мархан ингээд ийм үйлчлэгээний юмнууд хийд юм байна. За нэг залуутай тайрлаа. Your home. Гэр нь энд байдаг. Орж олно шүү дээ, бор олдчих юм. Вау, за ингээд нэг айлд орж үзлээ. Ингээд тийм хувцастай юм биш ороод. Ямар бишээ гардаг бэ? What's your job, brother? Дээшээ нэлээд урт юм биш үү? За тэгээд гутлаа энд тайлах нь байна. Should I take off your shoes? За ингээд гутлаа тайлаад за ингээд бүр айлд ороод байлаа шүү дээ. Yeah, do you sleep here? Oh. Come, my father. Oh, hello brother. Salam alaikum. Yeah. Oh, it's your home. Wow. Whose home is it? Yes. Whose home? Your home? Father. Father. Yes. It's what religion? Old collection. Old collection, Hindu. Бүх шашны юмнууд энд байгаа юм байна. Ингээд юм. Sit down. Oh, thank you so much. За манай найз суул гэж байна. Тэгээд after you have a wife? Wife? Children? Yes. Yeah. За их нэртэй юм байна. Өө бүр их нэрээ дуудсан. Энэ Wife is go out. За их нэр нь гадуур гарцсан байгаа юм байна. Ингээд all religion collect. Yeah. Thank you so much my friend. It's my first home in Bangladesh. Thank you so much brother. Thank you. Ингээд зах тундаа Something cool. амьдэрчтэй юм байна. Cold. Зах тундаа ингээд амьдэрчтэй юм байна. Тэгээд ийм биш үү хараа энэ ялгаа нь шүү дээ тий. Жишээ нь мусlimын шашинтай айлууд бол гэрлүүгөө ерөөсөө оруулдаг юм. Одоо би Афган, Пакистан хоёр Афганд бол одоо бүр айлд орно гэдэг гонжинжоо. Энэ хата ингээ. Thank you so much. Худа хабайс. Thank you so much. За ингээд кок гэртээ оруулаад Coca-Cola өгөөд саяных бол энд ийм л юм байна. Дэлгүүр ажилладаг залуу юм болов. Тэгээд No, I'm from Mongolia. Mongolia, you know. Mongolia. Yeah, what's your job, bro? What's your job? মার্কেটিং Margarine? মার্কেটিং Are you selling margarine? Wow. How is job? Good. Yeah, I figure enough in Bangladesh people, almost nicest people. More hospitable, good people. Thank you so much, bro. What's your name? ঠিক আছে তামিম
Damen, my name is Chege. Адилхан одоо муслимын шашинтай мөртлөө Туркд бол жишээ нь маш хэцүү. Гараад явлаа. Бөөн зайлтай. Mongolia. Yeah. You know. За амар бороо орчлоо шүү. Камера урахгүй болохгүй нэ. Яг адилхан муслимын шашинтай мөртлөө Турк бол айгүй хэцүү зэ. Гараад такси барина бөөн зайлтан ерөөс энэ тэмдэггүй бөөн зайлтангууд байдаг. Hey, raining. Яа борооноос жоохон нухтаас. No. May I stop here when raining? За гадаа амар бороо орчлоо. Бороо дуустал колог уугаад. Yeah, I'm walking down. Solo traveler. За. Бороо орсоо одоо зонтог байхгүй. Хэр удаа ордог бороо юм болоо. Hey brother, may you sit here? Sit here. Thank you so much. За ийшээ нэг жоох сууж бороо намтыг хүлээе да. Салам алейкум. Тог асааж өгөөд сис асааж өгч шүү дээ энэ суусан чи. Thank you so much. What's your name, brother? Name. My name is Chege. Samim. Are you working here? Chege. My name is Chege. Chege. Yeah. Chege. Yeah. За эдгээр хөөх нөгөө манай паки эдгээр шиг л ийм хүмүүс байна. Тэгээд ундаага уучаад бороо намтахаар гараа дахиад өргөжлүүлээд авах да. За бороо нартаа сайхан тамхилаад байж байна бороо нартаа. За. Well, you try. Good. Oh, good. Yes, I have. Okay. This one. Yeah, bye. Thank you so much. За ингээд манай Монголын бороо нартайгаа сайхан тамхилаа гой гараад байна шүү дээ өдөр чи. Айх хэрэггүй мэн. Yeah, Mongolia. You know. Mongolia, you know. Yeah. За ингээд сайхан. Ирчүүттэйгээ тамхилаад. Yes. Good people. Good. What is this, brother? What is it? This one. What is it? Six. Yeah. Энэ дээр ингээд мото толгой дээр үрд юм байна л да. Yeah, hard. My friend, Army malum? Sorry? Army malum? I don't understand. За нэг юм сайхан залуучуудад танилч та. За бороо орой учиргүй хүчин байх нь гайгүй болж байна. Can you show me how do they this? Yes. Yeah, I may see. Yes. За ойлгоцдгоо. За ямар ч юм модыг л толгой дээр өргөдөг учраас. За одоо энэ юм шиг байна. За шиг. Army. My country Qatar. Qatar. Yeah. Qatar. My country Qatar. Qatar. Yes. Wow, are you from Qatar? Yes. Wow. Rich country, Qatar. Qatar. За энэ Катараас ирсэн гинэ. Yo, it's done. Finish it. Finish it. За мод өргөх чинь. За ашгүй бороо намтчлаа шүү. Нэг хүчтэй ороод тэгээд гайг болчлоо. За өргөх чинь. Бүргэлөө. Ингээд толгой дээрээ тулчиж байгаа юм байна шүү дээ. За. Аха. Wow, strong. Ингээд толгой дээрээ тулж явдаг ийм юу юм байна. Тэ хубаадас. Thank you so much. За ингээд бороо намтсан гараад явж байна. Манай Бангла бороонор ер нь надад одоо таалагдж байна. Бангладеш шүү. За энд ингээд хоосоос зөөж байгаа маань. За би чи одоо гарах хаалга руугаа яваад байгаа гэж бодоод байгаа. Зөв яваад байна уу, буруу яваад байна? Ямар янзын газар руу ороод ирчих. Салам алейкум. Ямар янзын газар руу ороод ирвэ? Африкууд бол ингэж толгоон дээрээ зөөдөг. Тэгээ энд бас ингэж толгоон дээгүүрээ
зөөдөг юм байна. Монголчууд бол юу яадаг штэ. Ерөөсөө шууд нуруунд дээр өвөрдөг, толгоон дээр бол ингэж бараг зөөдөггүй. Тэгээ энд бол ингэж зөөд юм байна. За ийш чи одоо давж гарах нэ. Ингэж гарах юм байна. Yeah. Yeah, thank you so much. За гарах хаалга маань хайшаа ирлээ. Толгой эргэжлээ шинэ хоёр игээд. Салам алейкум. How are you? Энэ автобус бол яа. Нийтийн тээвэрт нь бол хаасаагүй ерөөсөө ийм автобус яваад байгаамаа. За юм захын ээжүүд завтай хүмүүс байна шүү дээ. Яа тийм болоо. Hello, who can speak English? Brothers, English. How much? Thank you. За юм зэв байгаа юм байна. How much brother? How much? 500. Wow, expensive. Oh, let's go. За ийм усан тээвэр байгаа юм байна. Тэгээд энэ хэвийг зөв тойроод буцаж ирээд энэ ч нэ зогсон хил гэж одоо бодож ин да. Тэгээд ард ийм манай жолооч гэх юм уу, сэлүүрчин гэх юм уу. Нэг ийм кинон дээр гардаг шиг ах байна. За ингээд ийшээ бодвол би ойлгохдоо энийг довчлоод тийшээ очдөг юм болов уу гэж би зөвөр ойлголоо. Тэгээ ямар ч лээсэн явж л бай. За ингээд манай завчин бороонор. За одоо би яг нөгөө нуурныхаа салам алейкум. Нуурныхаа нөгөө талд бараг гарч ирж байна. Тэгээд усан тээврийнхэн байна бол ингээд манай Монгол маань хэрвээ өвөл болдог байсан бол бас ингээд туулголоод байгаа л те. Тэрэлжээс эхлээд лүн хүртэл бол явна л та. Дааш тэгээ өвөл болчдөг болохоор нэмэргүүлтэй тэгээд нэг айгүй урсгалтай очоо. Салам алейкум. Энэ гоё хүмүүс байна штэ. Эй. Зявонда. Маш. За. За гараад ирлээ. Ямарчээсээ. Гараад ирлээ. Эй, салам алейкум. Salam alaikum. Oh, Mongolia. Huh? Mongolia. Yeah, Mongolia. Thank you so much. Жонжиамаа гэх хятад гэж бодоод тах шиг байх юм. За ингээд энэ талд нь захын нөгөө талд гараад ирсэн. Хувцснуудаа хаасайг угаасан байна. Hey, salam alaikum. Mongolia. English? No. Yeah. Hey. Энэ гүйлгэж байгаа юм байна. Дэмий охоо одоо тэр тусмаа ганцаараа явж ийс. Тэгээ энэ дунд мөнгө тараавал. Өлөө. Одоо би бас нэг зүйлийг уриалмаар байна. Энэ солонгосын влогерууд Монголд бол их ирдэг болсон шүү дээ. Тэгэнгүүт ингээд тэдний бичлэг дээр дандаа манай нөгөө хуваараа таксинд явдаг нөхдүүд маань амар өндөр юм хэлээл. Тэгэл нөгөө хэд нь болохоор энэ ингээд залхих чинь байх чинь гэл ингээд улс орныхын нэрийг их муухай харагдуулах юм аа. Зүгээр ингээд гадны иргэн ирээл үз Монголд те солонгос такси бариад үз. Яг л тэр Монгол хүнд явдаг мөнгөөрөө зүгээр ингээд явж сурмаар байна. Одоо эх орон үзүүлэлт бид нар айгүй их ярьдаг. Эх орон үзүүлэлт хаанаас эхлэх вэ гэвэл Монголынхоо нэрийг ядаж бодхоос эхэлнэ шүү дээ. Тэгээд улаан цай юм над шиг камер өрцөг хүн ингээд явж ах чинь те одоо төмөр замын вокзалаас талбай ороход 70,000 цэн гэж тэ одоо хэрэггүй байхгүй юу тэгэж зүгээр л тэгээд одоо тэр хүнээс 70,000 төгрөг төвөрлөж яваад амьдрал чинь дээшлэгчгүй ахгүй байлаагээ доорччихгүй зүгээр шудраг гоё ингэж үйлчил сураарэ. Тэгээд гадны иргэдэд гоё бүгдээрээ найрсаг байх хэрэгтэй шүү. А бид найрсаг байвал бид их оронч байна л гэсэн үг. Монголд ирэх жуучны тоо нэмэгдэнэ. Монголыг төсөөлөл шал өрүүлнэ. Одоо би бол жишээ дараа нь энэ тэнд Бангладеш хүнтэй таарах юм бол айгүй гоё хандхуусаар аргагүй болчихно. Одоо энэ миний ирсэн эхний өдөр үнэхээр гоё байлаа. За би Пакистан хүнтэй таарвал маш сайхан ханд, Афганистан хүнтэй таарвал маш сайхан ханд, Непал гээд ийм бас бүгдээрээ эх оронч байя гэж энэ бас бичлэгээрээ уриалъя. За надад Бангладеш хүмүүс бол
маш их таалагдчихээн. Ганцхан таалагдахгүй байгаа зүйл нь энэ автобус байна л да. Hello. You driver? 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 Private. Ah. Company limited. Bus. How old is this bus? 6 number bus. How old? How old is this bus? কোন জায়গার বাস? Age, yeah. জি। Yeah, may I see? জি। За. ঘুরে আসেন। Энэ Бороондри автобус нэг ийм автобус байгаад байна л да. Яа. Бас хандлан суухад гоё. ঘুরে আপনি কথা বলেন। Тогтоо. Тогтоо юм байна. Тэгээд дотроо бол ийм юм байна. Air condition бол байх хэрэг юм байна. Гаднаа ямар энэ ч ямар байна гэхээр энэ Schachken байна. Arshiklilen. За, Ashoklan. Yeah. Indian গাড়ি। Indian car. Indian bus. How old? মানে কোথায় চলে? How old? ঢাকা। Насыг ойлголцдоггүй. May I see your car certification? না, ঢাকাটা। Yeah, car certification. Tele. За, ямар ч механик. Indian. Indian body. Ийм нийтийн тээвэр бол хар сайгүй харагдаад байгаамаа. Тэгээд ийм автобусаар явж байна. Thank you so much. বসেন। বসবেন? See you. না না। Oh, you want? Yeah. আচ্ছা ঠিক আছে। Yeah. Thank you. Thank you so much. За ингээд Бороондри автобусууд бас нэг жоохон эвгүй байгаа даа. Тэгээ би ер нь нэг зүйлийг ойлгосон. Яагаад Бангладешт автобуснууд ийм байгаад байна гэхээр энэ ерөөсөө юм юу явах боломжгүй юм билээ. Гой ганган машин энэ хотод бол явах ямарч боломжгүй. Зам нь амар юм шахаж явдаг ч. Тэгээ эдгээр бол дандаа хажуу талаас нь энэ машинууд орж мөргөлдсөн байгаа байхгүй. Ийм автобуснууд явж байна. Одоо энэ ингээ харал та бас нийтийн тээвэр. За тийм ингээд ийм нийтийн тээврийн автобус. За энэ Бангладешт байдаг каратегийн сургууль ч юм уу төв юм шиг байна л да. Тэгээ энэ улс биш үү те. Одоо муслимын шашинтай улс чинь ингээд эмгтээчүүдийн хамаг юмыг хордог штэ те. Тэгэхэд энэ бол шал өөр арчилтай улс байгаа байхгүй. Жагсад цуглаж болдог. Одоо ингээд октод нь харалтай шиг каратед бараг тэр жигтэй октод байгаа ч те. Тэгээ ингээд октод нь гоё юм карате маратагаар хичээлж болдог. Нүрээ багалж явчих болдог. Баглахгүйгээр явчих болдог. Ийм их надад бол энэ Бангладеш хүмүүс их гоё таалагдж байна өө. Нэх гоё найрсаг. Тэгээд залуучууд нь ялангуяа их гоё. Энэ хүүхдүүд ингээд сая ирээд мэдлээ те. Тэгээд ийм залуучууд нь ийм гоё байгаа цагт бол тэгээд улс орн сайхан болно дөө нэг Японы нэг эрдэмтний хэлсэн үг гэдэг чтэй. За танах улсынхаа ирээдүг харуулъя гэж байгаа бол хүүхдүүдэд надад харуулцгаа гэх те. Энэ хүүхдүүд нь бол айгүй хөөх юм байна. Би одоо гарсан ихний өдрөд ингээд шууд мэдэрлээ энэ хүүхдүүдэд. Айгүй хөөрхөн юм найрсаг айгүй хөөрхөн юм байгаа байхгүй хүүхдүүд нь. Түн брэнд задарлаа. За энэ сая тэр жагсаалын үеэр энэ колонк ингээд дэлбэсэн юм байна. Дэлбээ чатаад ингээд за тэгээ энэ замыг нь бол хаагаад ингээд тусгаарлсан байна. Ийм бас юунд хадлагад өртсөн ийм бензин колонк байна. За дотор руу нь орж болноо л гэж. Энэ манай нөгөө хөтөч. За тэгээд энэ колонкийг шатсан байжээ. Was it government car? Yeah, it's government. За энэ одоо би нөгөө зам тээврийн яамн дээр нь ирсэн байгаа байхгүй юу? Зам тээврийн яамн дээр нь. Тэгээд энэ засгийн газрынхаа машинуудыг ингэж шатаасан байна. За энэ болохоор ингээд яам юм байгаа. Зам тээврийн яам. Тэгээ энэ зам тээврийн яамынхаа ингээд цонх монхын бүгдийг хаг зохиод. За тэгээ ингээд харуул энэ хажуу талыг нь бас шатаасан юм байна. Бас амар жигсдэг юм байна шүү дээ. Бензин колон шатааж хаяа те. За энэ ингээ харагдах нүгөө юу? Энэ хэсгээрээ ингээд шатцсан байгаа. За гих мэтлэн бол ингээд жагсагчдын үлдээсэн мөр бол амар байна. За тэгээд ерөнхий сайд маань энэчнээс суцсан юм байна. Энэ нөгөө ерөнхий сайдын гэр юм байна л да. Одоо монголоор ярил
Их Тэнгэрийн аманд манай төрийн 3 өндөрлөгийн гэр байдаг штэ тий. За тэгээ энэ хашааг нь болохгүй байхаар нь ийшээгээ ингэж эвдсэн юм байна. Ингээд энэ тоосыг эвдээд за ингээд жигсагч нар дайрч ороод бут нэргэжээ энэ хэсгийг. Монголынхоо төр засагт анхааруулж хэлэхэд тэгээд зөв байхгүй бол нэг өдөр ингээд ард түмний уур хилэн буцлаад босход бол тэгээд Их Тэнгэрийн амыг бол ингээд цөм зөхиөл гарах нь биш үү? Цэрэг цагдаагийнхан зогсоож дийлэхгүй. За энэ ийм учиртай заа юу. Энэ болохоор энэ оюутны бүс багхгүй юу? Одоо монголоор ярил нөгөө ингээл багшийн дээд мөс зүүс гэл ингээл нэг тэр хэсэг байна шүү дээ, тий. Тэр шиг ийм оюутны бүс. За тэгэнгүүт энэ төрийн эргэлт яаж бий болсон бэ гэхээр оюутнууд нь ихлээд одоо чанартай боловсрол эзэмшээ эмгтээчүүдийн их хөндөгдөөд нэтрэг гэдэг эхлээд ийм юм оюутнууд шаардаж эхэлсэн юм байна. Тэгэнгүүт тэрэн сүүлдээ нөгөө оюутнуудын үүсгэсэн нэг жижигхэн жагсаал нь нийтийг хамарсан том жагсаал болоод эмгт замраагүй байдал үүсээд за тэгээ энд бол юм төрийн эргэлт явцсан байгаа юм. Тэгэхээр бас Бангладеш оюутнууд бол мундгал юм. За эдгээр бол мундаг жигсэх юм аа нэрээ. Саяхан ерөнхий сайдаа хөөгөөд явуулсан их орноос одоо энэтхэгийн дарангууллыг бол зогсоо гэдэг ийм одоо шаардлагатай оюутнууд нь жигсэж байгаа юм байна. Тэгээд энэ юм биш үү? Яг жигсэгчдийн явдаг зам нь хинчээнээсээ ингэж яваад тийшээгээ парламентынхаа ордон руу очдөг юм байна. За ийм мундаг жигсдэг цугладаг бас ард түмэн юм байна шүү. Hello. How are you? What's your name? My name is Jihad. Why are you against in India? We are protest for our rights, and India blocks our rivers, and they are making lots of floods in Bangladesh, and many people die in Bangladesh in floods. So India blocks our rivers. So they blocks our rivers that's why the waters are gathering, and so our rivers are is higher level. So we are protest for India to remove the blocks, and we are protest for our rights. Thank you. Thank you so much brother. За тэгээд одоогийн нэрцэн байгаа газар бол саяны нөгөө энэтхэгийг эсэргүүцэд байгаа гол шалтгаан нь тэр нэг том голоо нээгээд тэгээд энэ Бангладешийн иргэд үерт автаад байгаа юм байна. Тэгээд тэр үерт автсан одоо газруудад ийм нөгөө уух ус байхгүй тий. Тэгээ энд ингээд ийм хандвар донешн гэж байгаа ингээд ийм ус хүлээж авдаг юм байна л да. Тэгээд тэр энэ хүлээж авсан уснуудыг тэр үерт автсан иргэдэд одоо явуулдаг юм байна. За ингээд энэ том гүрэн жижиг улсын ингээд хоорондын асуудлууд гэдэг бол бас хувцснал болж эхэлж байгаа. За энэ болохоор тэгээд тэр үерт автсан газар руу ийм хувцас цуглуулад ингээд энэ хувцснуудыг бол хандвилдаг байх нэ ингээд. Гэхдээ ийм юм байна шүү. Ер нь энэ Бангладеш бол бас их тийм айхтар залуу үеийн тэмцдэг те. Одоо муслимын шашинтай мөртлөө залуу үеийн тэмцдэг, зовсон ядарсан нэгэндээ туслах гэж ийм хөдөлгөөн өрнөдөг. Ер нь их лаг ус биш шүү. Энэ яг ядууч гэсэн надад бол айгүй лаг санагдаж байна. Энд ийм бүр онцгой цай байдаг гинэ. Энэ гудамжинд байгаа. Энэ ингээд зүгийн шоргоолж байна. Яг ингээд энэ ориг зүгийн бол юм байна л да. Тэгээ би энэ нөгөө ялаа малаа шавцсан эрүүл биш юм шүү гэдгсэн чинь ерөөсөө санаа зовох юм байхгүй. Энэ бол маш цэвэр гэж л надад манай энэ хөтөж тайлбарлаж байна. Тэгээ манай үтч бас нэг 6-7 улсаар аялсан гэсэн. Тэгээд сэтгүүлч юм билээ. Тэгээ бас аваа гайгүй боловсрсан залуу байна гэж би хараад байна. За сахар хийлээ. Яаж найруулж ийн гэхлээр за энэ одоо юу юм мэдэхгүй. Ямар ч хэсэг нэг юм хийж байна. Тэгээ ингээд энэ зүгийн мүгийг ингэж байлгаад байгаа юм байна л дээ. Зүгийн шоргоол центрийг. За тэгээд цайгаа хийх юм л дээ. За сүүгээ их чинь. За зэнийг үндэсний спешиал цай гээд ямар цай байдгийг сонирхож харъя да.
Yeah. Thank you so much. За ингэ сонирхож харъя. Яа энэ өстө зэрлэг гоё амттай цай биш нөгөө масала цайнаас шал өөр гоё масала байна. За манай хөтөч надад энэ эсэргүүцэж тэмцэгчдийн энэ толгоонд зүйлдэг юм альчуур бэлгэлээ. Тэгээд thank you so much for testers. За ийм гоё альчуур бэлгэлээ шүү. За энэ оюутнууд нь бодомжиндаа ингээд гоё дуулаа сууж ин заяа. Тэгээ сая би энэ дууны учрыг нь тайлбарлууллаа. Тэгээ энэ дууны учир нь юу вэ гэхээр Бангладеш улс бол ийм алтан улсаа тийм ийм ирээдүйтэй улсаа гэдэг ийм утга агуулгатай дуу гинэ. Сая манай хөтөч тайлбарлсан. Тэгээд эдний энэ залуус нь бол энэ улс орноо ер нь өөрчлөх юм байна шүү. Эдний энэ залуус бол яг энэ улс орноо өөрчлөх юм байна. Үнэхээр идэвхтэй юм лаг юм биш залуучууд нь. And English, no tension. yeah, you guys, and how do you see your future? No corruption, first of all, equality in every sector, and in education, quality education. And how about you? I want my country's infrastructures to be equal for everyone, and second of all, the religious tolerance and no corruption everywhere. And how about you? Freedom of speech, first of all. Second, everyone can live their own life. Third, no violence against minority. How about you, Mother? I just don't want any kind of corruption. No corruption. Zero corruption will be the future of Bangladesh. Only 1 point, no 3 point. We just want to see to my country near future, no corruption, right education, and of course fundamental election. Thank you guys. I fruit of Bangladesh younger generation. Yeah, good luck guys. Thank you so much. За бүгдээрээ одоо энэ Бангладешийн залуучуудаас суралцсан найзуудаа манай Монголын оюутан дүүнрээ эдгээр бол ерөөсөө авилгыг тас эсэргүүцэж штэ. За ерөөсөө одоо манай улс ирээдүйд бол авилгагүй байх хэрэгтэй гэдэг амар идэвхтэй байгаа хгүй. Жагсаал цуглаа хийдэг, ерөнхий сайдаа их орносоо хөөгөөд явуулцдаг. Ийм л хүмүүс байна штэ найзуудаа. Тэгээд манай залуу үеийнхэн байна бас тэгээ бодно үсттэй. За одоо sorry. За одоо нөгөө могоо нь энд байна л да. Амьд могоо жижиг. За ингээд энэ ингээд сайхан энэ могоо бүх зовлонгийг авч явлаа гэдэг ингээд. За одоо хүмүүс ингээд мөнгөө гаргаж өгч байна. Тэгээ сая манай хөтөж хэлж юм л да энэ нөгөө. Зөвхөн ингээд ядуу хүмүүс л итгээд энд ингээд мөнгөө өгчдөг юм аа гэд. Тэгэхээр одоо манай монголчин бас нэг иймэрхүү юм их байдаг шүү дээ. Нэг мөнгө дууддаг янз бүрийн ям зам гэл ингээд хийгээд идэг. Тэгээ одоо мөнгө суухаар мөнгөтэй болдог төрөө өвчтөөс харанд мөнгө таллан вернэ гээд тэгээд яг л хөрхийн хамгийн ядарсан хэсэг нь ийм юмд итгэжтэй. Ингээд мөнгөө болготуулж байгаа юм л та. Тэгээд ер нь бол мөнгө гэдэг чинь яаж болдог вэ гэвэл хүн хөдөлмөрлөж толгоогоо ажиллуулж иж болдог болохоос шүү дээ. Хүний зовлон зүдгүүр гэдэг юм өөрөө л зовлонгоо хүн шийддэг болохоос ийшээ одоо ингээд могоонд юм өгснөөрөө зовлон нарилна гэж бол байхгүй л дээ. За. Тэгээ саяны нөгөө залддаг нөхөр маань тэгээд эднэрт могоондоо хүргээд ийм юм өгдөг юм байна л да нөгөө зовлонгийг нэдүүлчихэд. Тэгээд энийг хүзүүндээ зүүх ч юм уу ингээ бугуундаа зүүж явбал бүх зовлон чинь ингээ байхгүй боллоо гэж ийм юм байд юм аа. За би одоо нөгөө Алтарт Кандапара тосхон гэд байдаг штэ. Бангладешийн Монголын нэг залуус YouTube хийгээд оруулсан байсан нэр Кандапара тосхны тухай. Тэгээ энд нөгөө октоодын биеийг одоо хүчээр үнэлүүлдэг те. Тэгээд одоо 12 3 настай хүүхдүүдийн биеийг нь үнэлүүлдэг. За тэгээд тэр октоодыг айгүй өрөнд оруулад тэгээд энэ өрөө төлөхгүй бол одоо болохгүй гэдэг юм шахалт үзүүлж ингээ биеийг нь үнэлүүлдэг тийм газар ирсэн байна. Нөгөө эмгтээчүүдийн там болсон Кандапара тосхон гэдээсэн шүү дээ. Тэгээ энэ тосхон байна бол ердөө 50 км-ийн зайтай юм байна. Миний байрлаж байгаа Дака хотоос. Тэгээд одоо энэ вэ штэ те ингээд цаатал руу эргээд орохоор ингээд нөгөө матамууд буюу энэ
охтуудыг, эмэгтэйчүүдийг зардаг юунууд нь ингээд байгаа. Игнээ зогсцсон. Тэгэд би энэ хөтчөөс бас асуугаал байна л та. Нэг биеийн үнэлэгч эмэгтэйтэй зүгээр ингээд ярилцаад үзэж болох уу гэдэг ийм санал тавьсан. Тэгээ мань хүн ямар ч байсан ярилцаад үзье гэж чинь тэгээ яг энийг эргээд бичлэг хийвэл бас хүмүүс дуртай байх, дургүй байх. Тэрийг бас би мэдэхгүй байна. За ингээд би Кандапараг дээрээс нь харуулъя. Одоо энэ ингээд энэ юунууд байгааз өрөөнүүд. За энэ болохоор ингээд нөгөө маатан буюу зардагууд нь энэ үүдэнд нь яг тэр ингээд сууцгааж идэм байна. Тэгээд ашгүй орж нэг ярилцах юм манай хөтөч ярилцаад энэ юу яачлаа. Нэг энэ одоо юуруу гэдгийг те энэ газар руу н ороод тэр биеийн үнэлэгч охтуудтай ярилцах боломжийг олж авлаа. За тэгээд дээрээс нь харуул ингээд цаашаага ингээд ийм байдаг байх нэ. Ямар ч байсан ишиг ингээд орохоор боллоо. Тэгээд за ингээд ордог байх нь л дээ. Which way бро? За ингэж ороод манай хөтчийн нэг ярьж ойлголцож чадсан хэсэг нь бол энэ. Yeah. Madam boss of girls. Yeah. За энэ ард байгаа хоёр эмэгтэй маань охтуудынх нь босс юм байна. За ингээд дотгошоо орохоор. Hello. За тэгээд оронхууд хараа ингээд ийм өрөөнүүд байдаг юм байна л да. Тэгээ өрөөнд нь ингээд ийм хүүхдүүд нь байж идэм байна. Тэгээд энэ бол ярилцаж боллоо гэдэг ийм зөвшөөр өгдөг дөө. Hello, what's your name? Namti. Nusrat. Who? Nusrat. Nice to meet you. My name is Chege. Yeah, okay. How old are you? Fine. তোমার বয়স কত চলে এখন? কত 22, 22. হ্যাঁ ঠিকই 22. 22. Rent is এটার জন্য তুমি ভাড়া দাও কত তোমার? মেয়ের বদলে ভাড়া মারা রাখছো আর আমার মোবাইলটা মোবাইল? দূরো তোমার ইয়ে দেয় এখানে। rent this room. 250 টাকা দাও, 250 টাকা দাও। জি 350 টাকা না তাইলে আমার 350. দূরো 350 rent. BDT, yeah. It's Wow. like আল্লাহ Yeah. Goodbye. Thank you. Hold on. ওকে গুড গার্ল গুড বয় take chocolates. За тэгээд энэ ямар ч байсан Кандапара гэдэг энэ тосхны одоо ингээд ийшээгээ маш урт үргэлжилж байгааз. За ингээд энэ цаашаа бол ороод бүр юм хотхон шиг юм байна шүү дээ ийшээгээ ороод. Тэгээ ингээд энэ өрөөнүүдэд түрээслээд биеийн үнэлэгч нар үргэлгийн түрээслээ байрлалт юм байна. За тэгээ ямар ч байсан би Кандапара тосхны талаар бас сонсож байхад ингээ ээжүүд нь ирж охиноо зардаг тий. Тэгээд ингээд охтуудыг маш их өрөнд оруулдаг байдаг гэд тийм байсан. Тэгээд сая ямар ч байсан би ингээд ламтаж асуулаа. Сая биеийн үнэлэгчээс асуулаа. Тийм байгаагүй гэж хэлж байна. За манай энэ хөтөч болон энэ одоо энтхий бас энэ Кандапарагийн ард сууж байгаа залуу бол бас энэ хавийн хүн юм байгаа. Тэгээд асуусан бол ерөөсөө тийм юм байгаагүй. Хэвлэлээр явдаг мэдээ бол одоо худлаа тий. Бид нар чинь ийм 170 сая хүн амтай. Тэгээ энэ дундаас бол өөрсдөө сайн дураараа ирж биеийн үнэлэх одоо охтууд бол зөндөө байдаг юм аа. Тэгэж хүчээр нь үнэлдэг байдаг юм бол байхгүй байсан гэдэг ийм тайлбар өгч байна. За тэгээд Бангладеш улсыг дүгнэхэд хүмүүс нь нийтээр маш сайхан хүмүүс юм байна. Би тэр эрдэг өдрийнхөө маргааш өглөө нь бас хөтчгүй болчоод ганцаараа гараад явснаа та бүхэн бичлэгээс үзсэн баг. Тэгэхэд одоо тэр түүк байд юм уу, таксиныхан байд юм уу те. Одоо намаа хараад үнэ хэлж худлаа мөнгө авах цаах ямар ч юм байхгүй. Тэр зах дээр очиод ус мус худалдаж аваад би бас жижиг шижиг юм худалдаж авсан. Тэгэхэд надад одоо үнэ худлаа хэлээл ингээл гадны иргэн хараад нэг ийм зам бол байхгүй юм байна. Айгүй тийм шудраг гой хүмүүс юм байна нэгт. Хоёрдож эн чин дэлхийн мэдээнээс нэг юм зөрөөд шүү дээ. Эдгээр ингэсэн байна гоо ерөнхий сайд нь зүхтаагаад цэргийнхний төрийн эрхийг аваад тэгээд тэр цэргийнхний нь өөрсдөө дарангуйл тогтоохыг хүсээгүй юм байна. Төрийн эрх аваад 14 хоноол тэгэл хүлээлгээд өгсөн юм байна. Шинэ үеийн улс төрчид нь цэргийнх нь. Тэгээ энэ хэлж байгаа байхгүй манай хөтөч ингээд цэргийнхнийгаа айгу хөндлөж чинь гинэ. Яагаад тэгэхээр яг тэр амар жагсаалт цуглаа өмнөний үеэр цагдаа нар нь иргэд рүүгээ буудаад байсан. 300 гаруй иргэний амь насыг хөнөөсөн.
Тэгээ сүүлдээ цагдаагийнхан дийлхэ болонгуудаа цэргийнхнийгаа нэмж оруулж ирсэн. Тэгсэн чинь цэргийнхэн нь яасан бэ гэхээр иргэдийнхээ өдөөс хөдлөөгүй иргэдтэйгээ хамт зогссон юм байна. Ингэжиж энэ төрийн эргэлт гарсан юм байна л да. Тэгээ тийм учраас бол цэргийнхэндээ бол маш их хүндэтгэлтэй хандж байгаа юм байна. Гурав дахь нь энэ улс вэ штэ тий шашны хувьд одоо тийм амар ийм мугууд ийм муслим шашинтай биш байна. Жишээ нь та анзаарсан бол бид тэр Кандапара гэдэг тосхон тий биеийн үнэлэгчдийн ийм тосхноор орсон штэ. Тэгэхэд тэнцээ бол эмэгтэйчүүд биеийн үнэлээд байж байгаа. Хэрв жоохон шашны гүнзгий байсан бол тэр эмэгтэйчүүдийн очиод хамрын шууд огтлоо штэ. Энэ муслимын шашин чинь хит даврагчд гэж хэлдэг тий. Муухарлсан бол тэгэхэд бол тэнд ингээд биеийн үнэлээд байгаад ингээд болж чинь тий. Тэгээ шашны хувьд бол тийм айхтар биш юм байна. Октод каратэгээр хичээлж гин, октод сургууль сурах яах бах бүгд нээлттэй. Тэгэхээр энэ бол шашин талаасаа бас хит тийм гүнзгийч цус биш юм байна. Дараагийн надад санагдсан зүйл нь залуу үеийнх нь айгүй мундаг юм байна. Тэр Gen Z гэдэг штэ тий. Generation Z гэдэг тэд нар бол ингээд асуудал болж бүтэхгүй харал бөөндөө зохион байгуулалтанд ороод тэмцдэг тий. Сая энэ төрийн эргэлтэж оюутнуудаас эхэлсэн юм билээ штэ. Оюутнууд нь цуглаж жагсаад тэгээд тэрэн сүлдээ өндрийг хамарсан нийгмийн ийм жагсаал болцсон юм байна. Тэгээд залуучууд нь бол авилгыг амар эсэргүүцдэг тийм мөрөөдөлтэй тэмүүлэлтэй айгу лаг юм байна. Тэгэхээр би зүгээр бодохдоо өнөөдөр бол энэ улсыг Монгол улстай харьцуулах бараг боломжгүй амар. Одоо би ингээл хамгийн цэвэрхэн буудалтанд байж энэчнээс гараад явахын эцэсгүй байхын эцэсгүй амар одоо хүнд энэ улсын амьдрал. А гэхдээ нэг 10 юм уу 20 жилийн дараа энэ улс бол шал өөр улс болох юм байна. Яагаад гэвэл залуучууд нь шал өөр юм байна. Ардчлал үнэхээр энэ чинь бүрэн утгаараа хөгжиж байгаа улс юм байна. Тэгээ тийм болохоор би бол энэ улсын ирээдүйг их сайхан болох юм байна л гэж харлаа. За тэгээ Бангладеш улс маань ийм байлаа. Тэгээд бүгдээрээ дараагийн улстай уулзъя.